Миний ихний битээр Солонгосоос 11 жилийн өмнө 8 сард хоёр нэл хүүхдээ ирээд ирж ирсэн. Том хүү маань ой 7 сартай, ой 6 сартай ч гэхдээ баг хүү маань 20 хоногтой. Одоо баг хүү гэдэг нөхөрч ирэхсэн шүү дээ. Одоо хүүхдийн цуглааны туслах багш алдсан манаа гэж явсан. Юу хийж манарч явгүй мэднийг харна. Тэгээд ирж илаа. Тэгээд миний хувьд эзэн манай гэр бүлийг Солонгос руу эргээд сургуульд явах боломжийг олгочихсон тухай юм. Хаа Стефан гэдэг бүхэндэсний Магдалина хүндэтгэл гэдэг тэрхүү хөдөлгөөнийг одоо удирддаг тэр пастортай би холбогдоод тэгээ Магдалина хүндэтгэлийн шугамар эргээд Солонгосын Жонжугийн их сургуульд очиж суралцах тийм боломжтой байна л да. Одоо биднээс энэ бол итгэмжтэйгээр гэдэг энэ дуу зохиосон их мундаг пастор л да. Тэгээд энэ дээрээ виз янз юмнууд маань ерөнхийдөө околоод тэгээ явуулсан. Тэгээд залбирсан битээр их настаа. Тэгээд залбираад бизнес авсан хариулт бол ер нь бол Монголдо анчлалын төлөө үйлчлэе гэсэн хариултыг анханаас авсан юм байна. Тэгээд явахаа болсон. Их настаа боли ерөөсөө биш юм байна. Или Монголдо яа гэд. Тэгээ Монголдо хоёр хүүхдтэйгээ сүмээ ахын дүүс нартайгаа эхлээд тэр үед эзэн аягүй сайхан боломжийг гаргаж ирсэн. Бүр нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Яг тэр үед бид нэр Ивэлийн хор цуглааны ахлагчнаар Солонгос нэг цуглаан байдаг гэсэн. Тэгээд намайг ирэхээс өмнө манай 2-3 ахлагч ирсэн байсан. Тэгээд би манай гэр бүл ирээд намайг ирсний дараа бас бидний араас маш олон хүмүүс дураараа буюу өөрийнхөө сайн дураар буюу зарим нэг бусдын сонирхлоор ирсэн байна. Тэгээд энэ ч бид маш олон болсон. Тэгээд хамтдаа исэн бүлэг хийж явж байгаад сүлдээ сулаанаа хийж гисэн байна. Тэгээд би библийн сургууль сураад 4 жил, 5 жил библийн сургууль сураад дуусгаад тэгээд тэр бол ахын дүүс маань хамтдаа бид бүхэн үйлчилсэн. Өнөөдөр нэг л мэд хэд 11 жил авсан ирчээ. Өөрийгөө залуу гэж боддог байлаа. Тэгээ сая Европт явж байгаад нэг машины урдлын судлалаар сураад амар их нартай. Тэгээ нэг машины цонхоо нараас буулгах юм сарвч байдаг тийм. Тэрийг буулгалаа л да. Гэсэн ядчих тэр нь энэ чинь айгүй том талтай юм. Тэгээ тэрийг буулгаад ингээ харсан чи юу вэ миний толгоорч зөндөө буурлууд цагаан ус гараад ирчих. Яасан буур үрвэ. Ийш одоо өөрийгөө нэг залуу гэж бодоод 18 20 хүүхдүүдтэй хамт бөмбөг шиг тоглоо тээ. Сакс тоглоод ингээд өчгнөр яваад байгаасэн чи одоо юм өсмөс буурлаад өгөн байна таас гэж бодож харуулж ийл та. Тэгээ өчигдөр үсээд салж явахдаа би өсч охид хэлсэн байна. Миний дөө шинэ цагаан усыг түгээд аваад гэж гисэн чи. Пүүх ийм хүсийг яаж нүх юм бэ? Ёо харахад тэр үсчний өндөр амар хүсийг харагдаад байгаа юм байна. Утсан давтраа. За би 20 секундын боломж өгье. Утсан давтраагаад. Унтраамар байгаа нь шууд гаргаж тавиад энэ хатуу шалан дээр өсгийтэй бодлоо ингэ гიშгчтэй. За баярлалаа цаанаас. За би яг энэ зүйлийг яриад байна гэж 11 жилийн өмнө бид бүхэн энд ирэхэд энэ дээрээс итгэх хүмүүс байсан. Итгэж хүмүүс. Бурханд итгэдэг хэдэн хүмүүс байлаа. Бидэнд юу байсан бэ? Бидэнд юу ч байхгүй. Бидэнд итгэл байсан. Амен. Бидэнд Есүс Христэд итгэх итгэл байсан. Тэр итгэл дотор бид хаан жилийн төлөө хамтдаа зогсож чадна гэдэг өдөртөмжөнд тэр үгэн дотор хамтдаа зогсож эзний нэрийн төлөө үйлчлэнэ гэсэн шийдвэрийг гаргаж тэр дуудлаганд зогсож чадсан. Тухайн үед бид сүм бариулаад үйлчлэе гэж яхад бидний өмнө маш олон асуудал байсан. Байр яах вэ? За мөнгө яах вэ? Хэн номлох вэ? Хэн яах вэ? Бид нар ч нэг Солонгос байж байгаа гэсэн хүмүүс. Яа Солонгосын цуглаан бол ингэв шүү дээ. Амар ёстой, жоронтой тийм. Ер нь бол нэлээ. Ер нь гоёш ер нь. Их гоё. Имэгцэгцтэй. Ирж байгаа бүх эрэгтэйчүүд нь костюмтай тийм. Зангаатай, бүгдээр хар цүнхтэй ингээд хар цүнгийн дотроо библийг хийсэн явждаг.
Яагаад вэ та? Ямар санаа байна хэлчихээрэй. Жагаах авчгараад уулзчаад ирэх юм уу? Тийм шүү дээ. Тэгээ бид нар чи тэр газраас ирсэн. Энд ирсэн чинь ингээд 8 эсвэл их нэ юу ч байхгүй. Тэгээ сүм тэрнгээд идэх. Тэр бидний хэл зүйлс. Бид бүгдээр Христэд итгэдэг, итгэх дотор дуудагдсан хүмүүсээс. Амен. Өнөөдөр бид хамтдаа зогсож ирсэн хүмүүс бас байна. Зарим нь бас эзнэрээ явсан байгаа. Би үнэхээр 11 жилийн турш хамтдаа зогсож ирсэн тэр цуглааныг үүсгэн байгуулж ах トゥ уснаас өнөөдөр талархал хийх хүсэж байна. Би нэрийн дуудахаар та бүхэн босоор манай пүүж авах гэж байна. Айлдаа гэж. Манай зингаа гэж. Айлдаа зингаа гэж. Манай тавгаа гэж. Шижраа гэж. Бөөг явах гэж. Айлдаа та бүхэндээ өөр юм бэ? Манхах маань байсан. Чадраах маань байсан. Юм уу? Өөр юм бэ? Нэрийн дуудаг юм байна уу? Яг анх эхлэхэд анх эхлэхэд байсан хүмүүс шиг. Ингээд эдгээр хүмүүс бид бүхэн хамтдаа хийжсэн. Дараад нь манай Альмаа ирсэн, Цэгийг хичээсэн, Үлзийг хичээсэн. Тэгээ бид бүгдээ хамтдаа ганц бах маань ирсэн, хамтдаа хийсэн ажлын төлөө үйлчилжсэн. 11 жилийн өмнө яг энэ хүмүүс энэ чигээрээ хөлцөө туслуулаад хамран дээр нь хөлсөн буцаагаад нөгөө нэг эндэр мэндрээ үүрээд ямаач ингээд чирээд явж ийлаа. Харин өнөөдрийн өндөрлгөөс бид бүхэн эргээд түүхийг харах юм бол Бурхан хүмүүсийн мэрэгэн ухаан боломжгүй зүйлийг боломжтой болгох юм аа гэдгийг гэрчлээ харсан байна. Халелуя! Халелуя! Өдрөөс надрыг үгүй. Халелуя! Тэр бидний итгэдээс юу ч байгаагүй. Яг нэг хэлээ. Бид үнэхээр эзэнд л итгэдэг хүмүүс байсан. Тэгээ итгэл дотроо бид хаан жилийн төлөө үйлчлэнэ гэсэн шийдвэрийг гаргаад хамтдаа үйлчилсэн. Өнөөдөр бидэнд маш их зүйл байна. Өнөөдөр ивэний хонцлогтой өөрийн гэсэн байртай, өөрийн гэсэн санхүүтэй, өөрийн гэсэн үйл ажиллагааны програмтай, өөрийн гэсэн итгэх шахам дүүстертэй. Бидэнд өнөөдөр ивэний хонцлогны ахлагчнууд ихэд 24-5 хүн байна. Хүүхдийн цуглаан, өсвөрийн цуглаан, залуучуудын цуглаан, томчуудын цуглаан маш олон зүйл өнөөдөр бидэнд ямар их ивэлээ. Халелуя! Энэ бол Бурхны ивэлийн ахлагчсан юм. Энэ бүхнийг айхвшиг юм ахтарсан. Та хажуудаа байгаа найзтай хэлэх юу? Бурхан бол айхвшиг бүтээх шиг шүү. Үнэхээр эзэн бол айхвшиг бүтээдэг юм ахтарсан. Тэр бол хизээч өөртөө итгэдэг хүмүүсийг хөсөр хайдгүй юм гэдгийг би танд хэлмээр. Амен. Тэр үргэлж өөртөө итгэдэг хүмүүсийг өөрийнхөө мэрэгэн ухаан, өөрийнхөө хүч чадал дотор өдөртөн жолоодж идэх юм. Тэгээд тэрээр авалж идэх тэр хүмүүсийг. Бид өнөөдөр өгсөн Библийн үгийг уншия. Библийн үгээс харах юм бол энэ нэгэн сонирхолтой зүйл гарч байна. Загалмайн тухай үг нь мөнхөсний хувьд мөнхөглөл бол аврагдаж буй бидний хувьд Бурхны хүч юм аа гэсэн. Загалмайн тухай үг нь гэдэг нь энэ загалмай мотор хийгдсэн, эсвэл төмрөөр хийгдсэн гэж ярьж байгаа үг биш. Энэ загалмай хөдөлгөөндөө зүүдэг, нуруундаа үүрдэг гэж ярьж байгаа зүйл биш. Харин загалмайн тухай үг. Загалмайн дээр юу болсон бэ гэж ярьж байгаа үг. Загалмайн дээр Есүс юу хийсэн бэ гэж энэ талаар яригдж байгаа тэр үгс үнийг хэлж байна. Би та бүхэнд сануулгыг хүсэж байна. Загалмайн тухай үгс. Загалмайн тухай яг ямар үг юу болж байсан бэ гэж. Тэр загалмайн дээр жухамдаа яг юу болоод өнгөрсөн юм. Тэгвэл тухайн үеийн хүмүүс тэр загалмайн тухай үг нь яг юу байсан бэ гэдгийг би та бүхэнд хаалцах гэж. Тэр загалмайн дээр болсон явдлыг тэр үеийн хүмүүс хэлж. Тэр загалмайн дээр юу болсон бэ гэвэл гим нүгэлтэй сул дорой шийтгэгдэх зогсоо байсан хүмүүс миний таны та бидний гим нүглийг Есүс өөртөө үүрээд Есүс өөртөө хааж тэгээд тэр загалмаа дээр өөрийнхөө амийг тэр гим нүглийн төлөө өргөөд цонглогдоод нас гараад
үхээд зовоогоод тарчлаад өөрөөр хэлэх юм бол гин нүгэлтэй миний төлөө тэрээр зовоод тарчлаад үхээд тэгээд үхлийг ялаад дахин амьдсан амьлалт болсон байна. Амен. Загтмаа тухайн үг яг үүнийг хэлдэг. Миний төлөө хийсэн Христийн тэр агуу нэгүсэл хайр, Христийн аврал, Христийн үхэл амьлалтыг хэлдэг юм байна. Тэгвэл энэ үгийг хэлсэн байна. Загтмаа тухайн үг нь хэлдэг юм. Энэ үгийг бусдад ярихад, бусдад хаваалцахад энэ мөхөксөтийн хувьд мухаглаа гэж хэлсэн. Уучлаарай. Хараахан итгэж амжаагүй байгаа хүмүүс би таны Есүс итгэхээсэй гэж хүсэж байна. Амен. Таныг би үнэхээр яг энэ дурдж байгаа тэр мөхөксөттэй адилхан битгий байгаасаа гэж хүсэж байна. Та Есүст итгээрэй. Тэр загалмай хүн таны хувьд үнэхээр тэр мөхөксөтийн хувьд мухаглал юм аа гэж яригдж байгаа тэр таних битгий байгаасаа. Харин дараагийнх нь хэсэг өгүүлбэрт гарч байгаа аврагдаж буй бидний хувьд Бурхны хүч муу юм а гэдэг энэ өгүүлбэр таних байгаасаа гэж би хүсэж байна. Амен. Үнэхээр загалмай хүн мөхөксөтийн хувьд Бурхангүй газар руу дуудагдж байгаа, Бурхангүй газар руу шийтгэгдэхээр явж байгаа тэр хүмүүсийн хувьд Бурхны хүлээн авахгүй байгаа, Бурханд итгэж чадахгүй байгаа, бардан байгаа, сагсуу байгаа, гим нүгэл дотроо уусч байгаа тэр хүмүүсийн хувьд мухаглал мэд санагддаг. Сайн мууч байх үү? Ер нь сүмд явдаг л бичдэг. Сүмд болдог л зүйл зарим нэг сүмийн чиглэл урсгалуудад. Тэр чиглэл урсгалуудад болдог зүйлийг хэн нэгэн хүн аваад бичээд тавьсан байна. Тэрийг маш олон хүмүүс хараад байгаа, зөвч байгаа. Маш олон хүмүүс тэрийг игдүүтж байгаа, зөвөргөж байгаа. Маш олон хүмүүс. Тэр хүмүүс ямар ч тайлбар хэлсэн нэмэргүй. Ямар ч тайлбар хийсэн яг л адилхан тэнэг мангар галзуу солиотой өхөл таарна, сүнүүл таарна зайлаач гэдэг үгийг хэлж байгаа. Найзаа гэх юм бол өөдөөс малааг Есүс чамд хайртай гэх юм бол чи зайлаач гэх. Тэнд ерөөсөө ийм харилцаа үүсэж байгаа. Ягаад тэр хүмүүсийн хувьд Христийн талаарх ойлголтууд, Христийн талаарх болж байгаа үйл явц мунхаглал гэж байна. Мунхаглал. Энд хэлсэн байна шүү. Мунхаглал. Загалмайн үг нь мөхөксөтийн хувьд мунхаглал юм аа гэж. Ягаад тэр хүмүүсийн хувьд мунхаглал байна гэвэл тэр хүмүүс мөхөксөт байна. Тэр хүмүүс Бурхныг хүлээн авч чадаагүй учраас, Есүс Христийн цорын ганцнаар гитгээгүй учраас Бурхны аврал тэр хүмүүст хүртэхгүй болж байгаа гэсэн. Харамсалтай. Бурхан энэ дэлхийд бүх хүмүүсийг аврахыг хүсдэг. Бүгдийг таажид оноос хэлэхгүй. Бурхан чамайг аврахыг хүсдэг шүү. Үнэхээр Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж Бурхан өөрийнхөө загламын ажлыг хийсэн. Бид өнөөдөр хөөрхөн, муухай, өргөн, нарийн хинж юусэн ерөөс хамаагүй хэрэгтэй эмэгтэй, баян ядуу, мэдлэгтэй, мэдлэггүй байх нь ерөөс хамаагүй. Бид бүгд Бурханаар бүтээгдээд эхийн хөвлийг мэдлээ, эхийн хөвлийгээс төрөөд энэ дэлхийн ертөнцид Бурханаас бидэнд өгсөн агаар, ус, уур амьсгалыг амьсгалаад идээд уугаад амьдарч байгаа хүмүүс. Бид бүгд энэ дэлхий дээр мандуулдаг нар, энэ дэлхий дээр оруулдаг бороо, энэ дэлхий дээр салхилуулдаг салхи бүгд Бурханаас байдаг. Хэн би өнөөдөр нартай өдөр баймаар байна гэдээ өөрийнхөө дээр нарыг мандуулж чаддаг вэ? Хэн өнөөдөр би бороонд өдөр баймаар байна гэдээ өөрийнхөө дээр бороог оруулж чаддаг вэ? Мундаг юм гадуур яваад байдаг л та. Гэхдээ тэр бодлоо л та юм. Борооч оруулна гэх шиг. Янз янз боломж гэх шиг тийм байдаг бол одоо сайхан бай. Хэн ч чадахгүй. Ганцхан Бурхан тэр бүх зүйлийг хийдэг. Ганцхан Бурханы хүсэл Бурханы мотор дотор л тэр процесс явагдаж идэг. Тийм учраас өнөөдөр энэ дэлхий дээр бүх хүмүүс Бурхан хайртай юм аа. Бүх хүмүүсийг Бурхан аврагадаасаа гэж хүсдэг юм байна. Аврагадаасаа гэж хүсдэг юм байна. Тэр аврал бүх хүмүүс Бурханы хувь хишиг ерөөл болж өгсөн юм байна.
Харин мөхөксөд гэдэг байгаа тэр хүмүүс Библиэлд мөхөксөд гэж нэрлэгдээд байгаа тэр хүмүүс Бурхны хайрыг авахаасаа татгалзсан хүмүүс байдаг. Бурхны өмнө бүхэн үзүүлдэг хүмүүс байдаг. Аав үр хүүхдүүдтэй үргэлж сайн сайхан аав ээжүүд үр хүүхдүүдтэй үргэлж сайн сайхан гой годон зүйлийг хүсч идэг. Болохгүй зүйлийг ярьж идэг. Тийм биз? Энэ бол тэр нь болохгүй гэж дайж. Хэрвээ хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн тэр үгэн дотор байх юм бол тэр хүүхдийн хувьд аюулгүй байна. Тэр хүүхдийн хувьд сайн байна. Хэрвээ эцэг эхийнхээ хэлсэн үгэн дотор байж чадахгүй бол тэр хүүхэд аюултай байдалд орно. Тэр хүүхэд тааламжгүй байдалд орно. Би урд нь хуваалцаж байсан. Манай баг хүү техникийн нөхөр байгаа. Тэр намайг компьютерын ширэн дээр юм хийжсэн чинь ингээд миний сандлын өндөрлөлт нэлийн өндөрлөлт юу гэдэг. Миний хоогор ингээд аваад манай охин гараагүй байлаа. Их хэрхэлдэг байлаа л да. Агуулхаар. Би ингээд юм хийжсэн хойно гарангуудаа аваад тэнчнээс ингээд тэн цаанд явсан байдаг. Тэр яваад шүг гэж үсээр. Тэгээд 2-3 удаа тэгсэн. Аюултай. Миний хөөч уны шүү. Утгаад үсээр. Тэгээд 2-3 удаа үсрээд дөрөвдөгтөр нь өгч ингээд гараа шүг гэж үсэрсэн. Үсэрсэн чинь миний зүнхний оосор хөлөнд нь тэгэлсэн. Тэгээд би зүнхээ ингээд надаас суудсан байсан. Үсэрсэн чинь хөлөнд нь тэгэлэхээр яах вэ? Ингэж үсэрж байгаа татагдаад диван дээр ш толгоогоор газар болохгүй төс гэж газар байсан. Маш олон удаа би түүнийг битгий чи юм хий гэж хэлсэн. Бойл гэж хэлсэн. Гэтэл тэр үгэнд орохгүй өсөж байгаа эцсүүлдээ хамраа газар шаасан. Яг унаа босоод ирэнгүүт нь би хэлсэн. Аji миний хөө дахиад нэг өсөрсөн. Одоо өсөхгүй гэсэн. Бурхан бидэнд хамгийн сайн зүйлийг санд болгодог. Амен. Бурханы бидэнд санд болгож байгаа зүйлүүд энэ дэлхийн ертөнцийн хамгийн бэст зүйл гэж бид ойлгох ёстой. Хамгийн шилдэг зүйл. Та хүүхдтэй сайныг хүсдэг бол Бурхан бидэнд түүнээс илүү сайныг хүсдэг. Тэгэхээр бид өнөөдөр Бурханы өмнө айлгнах ямар ч боломжгүй. Яагаад би өнөөдөр энэ хүн өнөөдөр ингэх ёстой, энэ хүн өнөөдөр мөхөксөдийн тоонд орох ёстой, энэ хүн яагаад өнөөдөр мөхөх ёстой юм гэж. Яагаад гэвэл Бурханы түнд зориулсан сайн мөхнийг тэрээр хүлээн аваагүй. Бардамсан учраас, сагсуурсан учраас, гимтэй байсан учраас, даруухан биш байсан учраас, зүрхсэтгэлдээ Есүсийг оршин тогтнооч чадаагүй учраас тэр хүмүүс мөхөксдийн тоонд орсон байх та. Ах トゥ усны минь өнөөдөр би танд Христийн загалмай дээр хийсэн тэр агуу ажлыг тунхаглаж байна. Амен. Есүс бол таны төлөө загалмай дээр цовдлогдож, таны төлөө загалмай дээр амиа өргөж, таныг үнчиэд байхын тулд дахин амьсан юм а гэдгийг танд тунхаглаж хийж байна. Амен. Та энэ үгэнд итгээрэй гэж би таныг ятгаж байна. Амен. Та үнэхээр нүгэнд итгээрэй. Та энэ нүгэнд итгэх юм бол эзэн танд өгөхийг хүсэж байгаа тэр гайхамшигтай ёроолыг өөрийнхөө амьдралд амсгал. Тэр ёроолыг өөр хинч танд өгч чадахгүй. Тэр ёроолыг өөр хинээс та авч чадахгүй. Амен. Би хар багасаа тэгэхээр юм үзсэнтэй ер нь өнөөдөр эзний хоёлоор аав ээж хоёр хоёлаа энэ өрөөнд сууж маш их талархалтай. Аав ээж хоёроо би нэлээд зоосон. Хар багасаа. Намайг гудамжаар ингээд тэнээ явж байхад манай ээж шонгийн модны хар нуугдсан. Намайг ямар хүмүүстэй ингээд тэнээ явж байгаа гэдэг нууцаар ингээд тагнуултаа явж байсан. Намайг гудамжны өдөр дээр аригчтай арих угаад сууж байхад манай ээж баясаа чин байна уу гэж хашгираа явж байсан. Намайг гудамжны улгаануудаа зодуулаа явж байхад манай төмөр үрээ тэр мөн улгаачдыг адаад өгнө гэж намайг хүмүүрээ гудамжаар өгсөн. Би хар багасаа их тийм одоо яагаад ч тийм байсан мэдэхгүй. Одоо буруу зүрх замаар явж ийлээ л та. Мөрөдөд олдог байлаа. Ишин шидим хийдэг байлаа. Тэр бүгдээс би юу хүсчихсэн бэ? Тэр бүгдээс надад хамгийн сайн юм бэ? Сайхан юм бэ гэдэг зүйлийг би хайжсэн. Би өөрийнхөө амьдралд
муу мухай болох чи өөрийнхөө амьдралыг сөнөөч гэж тэр зүйлээ анх явж байгаагүй. Яг үүндээ миний хувьд надад хамгийн гоё нь юу юм бэ? Хамгийн сайхан нь юу юм бэ? Хамгийн чухал нь юу юм бэ гэж би бодож эрэлхийлж хайж ирсэн. Тэгээд тэр бүх зүйлийг амссан мэдэрсэн. Харин тэр бүгд миний хувьд надад сайн зүйл биш юм аа гэдгийг Бурхан итгэсэн тэр мөчийг би ойлгосон байна. Амен. Би Есүст итгэхэд 1998 оны 11 сараас эхэлж би цуглаанд явсан. Одоо яг би 18 жил болж байна. Яг 18 жилийнхаа ойн дээр ярьж байна. 18 жил болж байна. Энэ хугацаанд Есүс Христос өөр Бурханд итгэх итгэлээс өөр сайн зүйл нэг ч миний амьдралд тохиолдоогүй. Тийм учраас би одоо ч гэсэн эзэн үйлчлээ түүний алдрын төлөө амьдралаа зориулна гэсэн шийдвэр дотор зогсдог юм. Өөр юм гаргахгүй гэдэгт би итгэлтэй. Тэр би нэг тестээр бичсэн комментэнд нэг залуу бичсэн байна. Юу нэг яхтай ингэж сүмцуглаанд явж байгаа хүмүүсийг харахад оюун ухаанд нөлөөлсөн зарим хүмүүс галзуурсан юм шиг харагддаг гэж. Би түн хариулсан. Би 18 жил цуглаанд явж байна. Би одоохондоо галзуураагүй. Миний эргэн тойронд галзуурсан ганц ч байхгүй. Хоошлууч гэсэн галзуурахгүй гэдэгт би итгэлтэй байна. Үнэмшгүй чи өөрөө итгээд үзээрэй. Галзуурах нь галзуурахгүй гэх. Олон хүмүүс мэдгүй зүйлийнхаа талаар хамаагүй бурдаг. Тэгээд тэр хүмүүстэй ярьсараа сүлдээ нөгөө хүмүүс маань миний бичсэн зүйлүүдийг уншаад хоорондоо харилцсараа бичсэн. Ичээд яасан бэ гэхээр надад харилцсан бүх коммент устгасан. Сүлд нөгөөх нь харсан бүгдийг байхгүй устгацсан. Үнэндээ бид Христ Есүсийг буруутгахыг хүсдэг. Олон хүмүүс үл итгэгч хүмүүс итгэгчдийг буруутгахыг хүсдэг. Яа, юуны төлөө буруутгахыг хүсэж байгаа юм юу ч байхгүй. Өнөөдөр энэ сууж байгаа хүмүүс чинь ямар ч гай тариагүй. Харин ч бид бусдын төлөө залбирч, бусдын төлөө зориулж, бусдын төлөө үйлчилж. Энэ яагаад гай болж бусдад? Энэ яагаад бусдын амны бай болж? Энэ яагаад бусдад аз шоу үзэгдэхэр зүйл болж байгаа юм? Яагаад гэвэл тэр хүмүүсийн зүрх сэтгэл ийм өгөөмөр бурханлаг хай байхгүй учраас үүнийг ойлгож хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдийнх нь хийж чадахгүй зүйлийг Христээр дамжуулж хүмүүс хийгээд байгаа учраас тэд бухимдаар бачимдаар үхгээд байгаа. Библи хэлсэн байна шүү дээ. Харанхуй үс нь ил гарчихыг гэдэг хүмүүс гэрэл гарч иж чадахгүй маа гэж. Яагаад гэвэл энэ хүмүүс гэрэлтэй байгаа учраас тэд харанхуй байгаа хүмүүс энэ яасан хурц гэрэлтэй юм уу гэрэл бай хатаа яаш гэдэг юм. Тэгэхээр та нар бүү бай. Бүү санаа зов. Эзэн бидэнтэй хамт байх болно. Амен. Хизээч Бурханаас юу ч биднийг холдуулж чадахгүй гэдгийг Илч Паул маш тодорхой хэлсэн байдаг. Түүнээс өөр сайн зүйл байхгүй учраас бид юу гэж түүнээс холдох юм бэ? Амен. Түүнээс өөр гоё зүйл байхгүй учраас бид юу гэж түүнээс холдох юм бэ? Ахтсан юм. Хамгийн сайн нь Есүс Христ юм байна шүү. Тэгэхээр ахтсан энэ дэрсэн хүмүүсийг би үнэхээр Есүсийн нэрээр өрөөж та мөхөксдийн тоонд биш аврагдагсдын тоонд орсон хүн шүү. Аврагдагсад байгаараа гэж би таныг үнэхээр Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Библиэшлийг цааш нарыг. Цааш нарах юм бол учир нь би мэрэгнийг мөхөөж ухаантнуудын ухааныг үгүй болгоно гэж бичигдсэн байдаг. Үргэлжлүүлээд харах юм бол Бурхан энэ дэлхийн ертөнцийн мэрэгэн гихдэг тэр хүмүүсийн мэрэгэн ухааныг ухаантай гэж хэлдэг тэр хүмүүсийн ухааныг тийм үү? Өөрсдийнхөө одоо тэргүй мэрэгэн гэж ойлгож байгаа тэр хүмүүсийн мэрэгэн байдлыг үгүй болгоно гэж хэлсэн. Бид түүхийг харах юм бол үнэндээ Есүс Христ ямар ч анхаарахын ухаанаар батлагдах боломжгүй тэр зүйлүүдийг хийсэн байдаг. Анхнаас л Есүс Христийн дэлхийн ертөнцийн ирэхдээ сенсац тарьж ирсэн. Яасан бэ? Хамгийн анх ирээд юу хийсэн бэ? Онгон мараас мэндэлсэн. Бид нар өнөөдөр эрэгтэй эмэгтэй хоёр заавал секси харилцаанд ороод тэгээд бэлгийн симбэлгийн сте нийлээд тэгээд өөр ихийн тэрхүү саунд бий болоод тэгээд хүүхд төрдгөө гэж үздэг. Тийм биз? Хийдэг. Тэгж үздэг. Үгүй мөн. Агуу мөн сүрцэн байна Есүс адилхан.
Харсан чи бүгдээр нэг миний ярьж байгаа юм итгэхгүй ингээд одоо санаад би ч онгон марис төрсөн шүү гэж хэлэхэд нөгөө юм. Бид бүгдээрээ тэгж төрсөн. Тэгж итгэдэг. Шинжлэх ухаан бүгдээрээ ингэж нотлсон. Харин бидний эзэн Есүс Христос онгон эмэгтэйгээс онгон марис мэндэлсэн байдаг. Энэ зүйлийг ямар ч шинжлэх ухаан нотолж чадахгүй. Бас үгүйсгэж чадахгүй. Мөн түүнчлэн Есүс Христ энэ дэлхий дээр ирээд амьдарч байхдаа маш олон гайхамшгуудыг үйлдсэн байдаг. Тэр сохрыг хараавуулсан байдаг. Амен. Тэр өгснийг амьлуулсан байдаг. Амен. Тэр сунгаа нэгнийг босгосон байдаг. Амен. Тэр уйман өвчтэй нэгнийг эдгээсэн байдаг. Амен. Тэр өнөөдөр ч гэсэн энэ дэлхийн ертөнцийн маш олон гайхамшгуудыг үйлдэж байна. Шинжлэх ухаан нотолж чадахгүй маш олон гайхамшгууд Христийн сүм дотор бий болж байна. Маш олон өвчнүүд идэгч байна. Маш олон бузар булаа зүйлд хүлэгдсэн тэр зүйлсөд чөлөөлөгдөж байна. Энэ бол мэрэгдийн мэрэгэн ухааны үгийг өгч байгаа Бурхны хүч чадлын байгаа. Амен. Хэдхэн хоногийн өмнө манай зүлээний ахтай гişиг хор тавдартай гэж хор тавдрын газрын хэлсэн, ярьсан, айлгсан, сүрдүүлсэн, бид загварсан. Түүний биеийг харсан ямар ч өндөр байхгүй. Халелуя. Гайхамшиг. Энэ үнэхээр гайхамшиг ахтусаа. Бурхан мэрэгэн гэж бодож байгаа хүмүүсийн мэрэгэн ухааныг хүчнэгүү болгосон юм аа. Тэрээр хүчнэгүү болгосон хүчрэх эзэн юм аа гэдгийг бидэнд өгүүлсэн. Тийм учраас ахтусаа минь хинч юу ч эзэн Бурханыг үгүйсгэсэн гэсэн таны хувьд энэ дэлхийн мэрэгдүүдээс мэрэгэн хаадын хаан эзэн Есүс Христ байгаа учраас та бүү сандар, бүү инэ, бүү ч. Амен. Өнөөдөр би цуглаан за шинэ хүмүүс ирэх болов гэж бодож ирсэн. Яагаад вэ гэхээр одоо энэ нэг зөндөө олон хийлэн болоод байгаа. Тэгээд Есүсийн цуглаанд очих болов яах вэ гэж бодож ирсэн. Өнөөдөр манай цуглаан маш олон шинэ хүмүүс баярлалаа та бүдийг ирсэн. Шинээрээс хүмүүс бүгдээрээ суудлаа босхгүй юу? Өнөөдөр манай цуглаанд ирж байгаа хүмүүс суудлаараа босоод авчихгүй юу? За баярлалаа. Ямар сайн юм бэ? Баярлалаа. Бурхан намайг ивэг авлаа. Эзний нэрээр та бүднийг үнэхээр өрөөж байна. За болон сонирхолтой санаа. Та зөв сонголтоо хийж зүү газар ирсэн байна гэж би танд хэлмээр байна. Амен. Яагаад гэвэл энэ дэлхийн ертөнцийн хамгийн гайхамшигтай тэр нэгнийг та зүрх сэтгэлдээ оруулахаар өнөөдөр ингэжээ. Энийг хин нэг хүн юу гэж хэлээд энд авчирсан байна. Ерөөсөө хамаагүй. Та хаана ирсэн бэ гэдэг нь чухал. Хаана ирсэн бэ гэдэг нь чухал. Магадгүй таныг нэг нь хөөсөн байх. Магадгүй таныг нэг нь залсан байх. Магадгүй таныг нэг нь сүлдүүлсэн байх. Ааста цуглаан ирэхгүй найзын харилцаагаа таслаа, ах トゥ угийн харилцаагаа таслаа гэдэг. Зүг. Тэр хүн их зүг юм байсан байна. Цаашаа магтъя гэсэн нэг. Яагаад гэвэл тэр хүн таныг төлөө энийг хийж байгаа. Өнөөдөр та Есүс итгэлээ гэж таныг үрж авчирсан хүнд ямар нэгэн шагналтай цаашаа янзын зүйл байхгүй. Өнөөдөр манай цуглаан нэг хүнийг шинэ хүнийг авчирсан хүнд бид $1000 өгдөггүй. Юу ч өгдөггүй. Харин бүх чиглэл түүнийг ачаад нь одоо ихсдэг. Шинээр хүн авчирсан түүнийг халамжлах ёстой чи яагаад 34 хүн чинь араас нь явдаг бид нар. Тэр хүн таны төлөө, таны авралын төлөө, таны сайн сайхны төлөө таныг өнөөдөр энэ газар ирээч гэж урьж авчирсан байна. Тийм учраас өнөөдөр та хамгийн зөв сайхан газар ирсэн байна. Тэгэхээр үнэхээр өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн тэр мэрэгэн гэж бодож байгаа хүмүүсийн мэрэгнийг нь мөхөөж, ухаантан гэж бодож байгаа хүмүүсийн ухаантнуудыг нь үгүй болгосон. Тэр нэгэн бол бидний эзэн Есүс Христ юм байна. Та түүний итгэрэй. Амен. Үргэлжлүүлэн харах юм бол үнэхээр олон хуулийн багш нар, олон маргалддаг хүмүүс, олон тэрхүү янз янзын хүмүүсийн хажууд бидний Бурхан эзний мэрэгэн ухаан бол гайхамшигтай юм ба. Тэр хүмүүс үнэхээр түүнийг таньж мэдэхгүй юм аа гэж Библи хэлсэн байна. Тэгээ нэг түүх байдیں۔ Нэг хоёр эрдэмтэн хоёулаа хамтдаа Библийн худлаа гэдгийг батлая гэдэг судалгаа гарсан. Нилээ олон жил юм гэсэн юм. Тэр хоёр нь хоёулаа Библи бол худлаа юм аа. Библи бол хоосон юм аа гэдгийг батлахын тулд хоёулаа хоёр тишээ судалгаа гарсан. Тэгээ хоёулаа тоолсон цагтаа тоолсон газараа уулзсан. Тэдний амьдрал юу болсон бэ гэхээр тэр хоёулаа итгэж болсон байсан. Амен. Амен. Үнэхээр гайхамшигтай.
Манай шижрахлагч билүү? Шижрахлагчийн дүү Майдар пастор лөө. Нэг түүх байдаг. Энэ үлээ шижрах та үлээ Майдрах үлээ. Нөгөө нэг Библи гэрээхэн итгэсэн. Гэсэн гэрээхэнтэйгээ хэрэлдэх гээ. Итгэсэн хүмүүсээ өөдөөс үдшиж тарах гад Библи уншиж, Библи судалдаг байсан гэж. Шижрээ. Тэгээ одоо ямар ч гэсэн шижрээч тэр Майдрч тэр хоёулаа итгэж болсон. Майдрах нь өөр пастор болсон юм чи. Шижрах манай зүгнэний бүр үүсгэн байгуулагч. Үүндээ би энэ зүйлийг харах юм бол би энэ эзний үгийг харах юм бол энэ чинээс бид нар Бурхны гайхамшигтай зүйлсүүдийг олно. Ямар ч мэрэгэн хүн байлаа гэсэн, ямар ч ухаантай байлаа гэсэн, яаж их хэрэлддэг, уралддаг, яаж их тийм үү одоо мэрэгэн төргөн тийм хүн байлаа гэсэн. Энэ чинээс бид цор ганц үннийг л олж тогтоож чадна. Тэр бол ертөнцийн эзэн Есүс Христ бидний аврагч байгаа гэдэг үний юм байна. Амен. Хэрвээ та ямар нэгэн зүйлд эргэлзээд байгаа бол би танд үнэхээр нэг ухаалаг зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Та Библийг судлаарай гэж. Амен. Ер нь Библийг судлаад Библиэс та өнөөдөр миний ярьсан юмтай итгэдэггүй хүмүүс байгаа бол миний ярьсан юм энэ эсвгүүцээ намайг унгаачих юм хэлээ гэдэг олоод ирээ заяа. Тэгээ суун ширээ арт идэлээс аа. Ийм тунхагласан. Тэгээ 21 дэх эшлээс харах юм бол учир нь Бурхны мэрэгэн ухаанд дор ертөнц мэрэгэн ухаанаараа Бурхныг таньж мэдсэнгүй. Ийм тунхагласан мэдээний мөнхөглөөр итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм аа. Энэ нэг сонирхолтой зүйлийг хэлж байгаа. Учир нь Бурхны мэрэгэн ухаанд дор ертөнц мэрэгэн ухаанаараа Бурхныг таньж мэдсэнгүй гэж. ертөнц гэдэг нь энэ дэлхийн ертөнцийг хэлж байгаа шүү дээ. Хүмүүсийг хэлж байгаа тийм үү? Бурхны мэрэгэн ухаан гэдэг нь юу юм бэ? Бурхны мэрэгэн ухаан гэдэг ерөөсөө Христийн хийсэн ажил шүү дээ. Есүс энэ дэлхий дээр ирээд бидэнд нэг физикийн бодлого, химийн бодлого, миний дургүй байсан юм энэ хоёр хичээлд. Физикийн бодлого, химийн бодлого, математик айлгуур бодлох гэдэг нэг зовоогоод байдаг шүү дээ. Ер нь бол Есүс Христ бидний итгэх тэр алхам бол маш амархан. Маш амархан баггүй. Та хэнийг өмнөдөө цуглаан дээр тэгээ пастрын үгийг пастрын үгийг сонсохдоо та эсрэг байсуунаас биш зүрх сэтгэлээ нэгээс сонс. Тэр үед эзэн Бурхны үгээр дамжуулаад таны зүрх сэтгэл дотор ороод таныг өөрийнхөө тал оруулна гэдгийг Библи хэлсэн байна. Бурхны мэрэгэн ухаан гэдэг нь тийм хэцүүсүүд ерөөсөө биш. Христ Есүсийн ертөнцийн ирж аварсан тэр авралын ажлыг хэлж байгаа. Харин энэ авралын ажлыг энэ дэлхийн ертөнцийн шинжлэх ухаан, энэ дэлхийн ертөнцийн мэрэгэнтнүүд, ухаантнууд, мэдлэгтнүүд олж мэдэж харж чадахгүй байна гэсэн байна. Халелуя. Энэ бол гайхамшигтай. Бид Бурхныг мэдгээр мэддэг юм биш ээ. Та Бурхныг үнэхээр мэдчихэд итгэн гэж бодчоо бол хүүхдүүдээ заримдаа нэг жоохон янз янзын боломжгүй зүйлийг надаас асуугаад хань би хэлдэг үгээ хэлчихье. Горд хавд гэж хэлдэг. Үнэхээр та тэгж ойлгож байгаа бол Бурхныг та өнөөдөр хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэгтэй адилхан мэдгээр олж авахыг хүсэж байгаа. Ёстой нэрээ тийм боломж бидэнд байхгүй. Яг тэгвэл Бурхан бидний мэдлэг дотор хязгаарлагддаг нэг юм биш. Бурхан бидний мэдлэг дотор оршдог нэг юм биш. Харин бид түүний мэдлэг дотор хязгаарлагддаг юм аа. Амен. Харин бид түүний мэдлэг дотор оршдог юм аа. Тийм учраас өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн ямар ч мэрэгэн төргийн чадaltaй нэг юм байсан гэсэн эзэн Бурханыг нотолж харж одоо бодлогостой баталж чадахгүй. Харин өнөөдөр өчүүхэн жижигхэн хүүхдч байсан гэсэн түүнд итгэх юм. Итгэлээрээ бид нар Бурханы хэн бэ гэдгийг мэдэх боломжтой. Амен. Ойлгож байна уу? Мэдгээрээ бид эзнийг харж, таньж, итгэж чадахгүй. Яг л тэр чинь Бурхан. Тэр бидний тоглоом биш. Тэр бидний утас биш. Тэр бидний гарт байгаа одоо машин ч юм уу, зурагт ч юм уу тийм юм биш. Тэр энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн агуу хүчрхэг ертөнцийн эзэн. Тийм учраас түүнийг та бид өхөн мэдлэгээрээ хизээж олж мэдэж таньж чадахгүй. Харин Бурханы мэрэгэн ухаан бол бид түүнд итгэх мөч итгэлээр дамжиж бидэнд өөрийгөө харуулах гайхамшигтай юм байна.
Амен. Та өнөөдөр түүн гэдэг түүний загалмайн үг зөв хамгийн ихтэй загалмайн тухай үгийн талаар бид ярьсан тийм үү? Тэр үгэнд та итэг. Тэр үгэнд та итгэх юм бол Бурхныг хэн бэ гэдгийг та мэдэх болно. Тэр үгэнд та итгэх юм бол Бурхан таны төлөө юу хийсэн юм бэ гэдгийг та мэдэх болно. Тэр үгэнд та итгэх юм бол Бурхан хойшлоо таныг хэн болгохын, хаана ачихын, яаж тантай харилцах юм бэ гэдгийг тэр бүх зүйлийг та мэдэх болно. Эзэн өөрөө тэр зүйлийг таны дотор илэрхийлэн харуулах болно. Амен. Халелуя. Ахтусын эзэнд итгээрэй гэж би таныг дахин ятгах чинь. Амен. Үнэхээр эзэн Есүс бол энэ дэлхийн ертөнцийн дээрх авралын цорын ганц зам юм аа. Тийм учраас та түүнийг барьж аваарай. Түүнд та баригдаарай. Үнэхээр Есүс Христ таны зүрх сэтгэл дотор байх утгаа гэж би түүний гайхамшигт нэр дээр өрөөлөж өгч байна. Библиэрээс учир нь юдэчүүд тэмдгийг шаардаж грекчүүд нь мэрэгэн ухааныг хайдаг. Харин бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ юдэчүүдэд өдрүүлэх сард харийнханд тунхаглал болдог багаар харин дуудагдагсад буюу юдэ грекчүүдийн хин хин Христ мөн Бурхны хүч хийгээд Бурхны мэрэгэн ухаан болдог юм аа. Халелуя. Яг энэ хэсэгдэр Паул тайлбарыг хэлсэн байгаа даа. Юдэчүүдийн хувьд тэр хүмүүс бол тэмдгийг хайдаг гэж аргагүй шүү дээ. Тэр хүмүүс бүр түүхэн тэр Бурхны тэмдгүүдийг үзээд ирсэн хүмүүс байхгүй. Тэд нэр ингээд анхнаасаа ихсүүлээд одоо амьдрал Бурхнаас сонгогдоод тэгэл явсан, амьдрсаар ирсэн. Тэгэл тэдний амьдрал олон янзын уналт болж ялаа, сэргэлт болж ялаа. Бурхан тэр болгонд нь өөрийнхөө айдчуудыг үзүүлж ялаа. Энэ нацхан биднээс Египтээс гарсан гэтэл номыг аваад үзэх юм бол энэ чинь ямар их гайхамшгуудыг Бурхан Израилийн ард түмэнд үзүүлсэн бэ, тийм үү? Тэр түүх тэдний амьдрал байгаа учраас юдэчүүд бүр тийм нэг юм нэхээ шаардаар ингэ үзээ сурцсан. Тийм юм байхгүй бол ерөөсөө юу Бурхан биш гэж үзсэн. Гэтэл үнэндээ Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ маш том тэмдгийг үзүүлсэн шүү дээ. Онгон эмэгтэйгээс мэдлсэн байна. Тэгээд загалмай дээр цовдлогдоод дахин амьдсан байхгүй. Юу тэр улаан тэнгисийг хуваах? Юу тэр Йордан голыг гатлах? Юу тэр манна бүдэн шувуугаар хооллох? Юу ч биш тэр бол. Үнэхээр онгон эмэгтэйгээс мэдлээд энэ дэлхийн ертөнцөөр амьдарч байгаа. Үхлээс дахин амьдсан. Энэ бол агуу тэмдэг байсан юм даа. Үндэ юдэчүүд үргэлж тэмдгийг хайж, тэр тэмдгийг эрэлхийлж, тэр тэмдгээр ямар нэг зүрх сэтгэлдээ кайф мэдрэмжийг авахыг хүсэж байгаа тийм хүмүүс байдаг. Одоо ч гэсэн энэ ертөнцийн тийм хүмүүс олон байна. Тийм хүмүүс амар сүртэй юм харлаа гэх. Амар сүртэй хүний дарамтлал дор орж иж нэг засардаг ч юм уу, яадаг ч яах гэдэг ч юм. Чи үхгээд юм юу л те? Чи сүнхөөд юм юу л одоо яадаг ч юм те? Тэгээд өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн чи ялангуяа манай Монголд амьдралаар нь хүмүүсийг дарамтлаж янз янз болж шээ. Ингэхгүй чи үхгээд ээ. Тэгэхгүй чи сүнхөөд ээ. Тэгээд сүнхгүй үхэхгүй болохоор өөрөө улгаагаар очиж сүнөөгөө машин шинийн шатаа ганцхан чи цагдаад өргөцсөн биш. Хүмүүс Есүс Христ өөрөө бидэнд хангалттай тэмдэг болж энэ дэлхийд ирсэн юм аа. Түүний хийсэн зүйлээс өөр агуу зүйл гэж энэ дэлхийн ертөнцид байхгүй. Есүс таныг хайрладаг тэр хайр, танд зориулсан тэр золиос зориулалт хангалттай зүйл. Яагаад заавал бид бүхнийг айдас дотор, хүйдэс дотор, сүрдүүлгэн дотор бид амьдрах ёстой юм бэ? Эсвэл яагаад бид заавал нэг өнгө дотор амьдрах ёстой юм бэ? Яагаад бид заавал их мэдл дотор амьдрах ёстой юм бэ? Христийн хайр, уучлал бидний энэ дэлхийн ертөнцид амар тайван, баяр баясгалантай амьдрах хангалттай шалтгаан бидэнд болдгийг хатсан юм. Амен. Цааш нарах юм бол грекчүүд мэрэгэн ухааныг их хайдаг, хөөцөлдөг байсан. Тэдний дунд маш их шинжлэх ухаан хөгжсөн тийм үндэснүүд байсан. Тэгээд тэр хүмүүс Есүс Христийн талаар үнэхээр тэр мэдлэг мэрэгэн ухаанаар тэднийг нотлохыг хүсдэг байсан. Энэ боломжгүй. Ямар ч боломжгүй. Яг л Есүс Христ хүмүүсийн ухаан дотор энэ мэдлэг дотор багтах тийм өчүүхэн жижигхэн юм биш. Харин Бурхан бол
мэдлэгийг давдаг юм аа. Амен. Бурхан бол мэдлэгийг давдаг юм. Бурханы хайр бол мэдлэгийг давдаг юм. Тийм учраас бид бүхэн Есүсийг мэдлэгээр буюу ямар нэгэн тэмдгээр түүнийг олж, харж, таньж мэдэх боломжгүй гэсэн. Харин дуудагчдад буюу Юудэ грекчүүдийн хинхэнд нь Христос Бурханы хүч хийгээд Бурханы мэрэгэн ухаан болдог юм аа гэсэн. Амен. Тэгээ үргэлжлүүлэн Паул хэлэхдээ Юудэч вэ, грекч вэ хамаагүй. Та нарын эзэнд итгэх юм бол Есүс Христ чиний хүч чадал болох болоо гэж хэлсэн байна. Халелуя. Амен. Үнэхээр та Есүс идэг. Есүсийг хүлээн. Таны дотор ямар нэгэн асуулт юм уу, ямар нэгэн анхаарлын тэмдэг байгаа бол тэрийг бадруулт. Арилах, тэрийг дилээх. Одоо юу гэж хэлэх вэ? Хуучны хүмүүс бадруул гэдгийг ойлгоно тийм үү? За арилах гэдгийг ойлгоно. Одоо сүүлийн үеийн хүмүүс ойлгохгүй дилээх, эсвэл пармал. Өөр ямар хэлдэг байж болох вэ? Энэ дотор тэр Есүс Христийн өмнө ирэхэд саад болж байгаа ямар нэг зүйл байвал тэр бүгдийг ачаад үгүй болгоод хай. Хинч бидний Христээр ирэхэд саад болох учиргүй. Саад болохыг хүсэж байгаа маш олон зүйл байгаа үүндээ. Маш олон зүйл байгаа. Цаг хугацаа, нэр алдар, эд баялаг, юу гэдэг тийм айгүй олон зүйл байгаа. Бодоогүй зүйлсүүд байгаа. Дөнгөж саяхан гадуур ингээд явж явах манай цуглааны хүмүүс өнөөдөр бид нэр 11 жилийн ойгоор ахтаа хамаатан сад найз зөвхөдөө цуглаанд явж ирдэг боломжтой байхгүй. Зарим нэг нөгөөч ирэхээ байжчээ, нөгөөч ингэччээ гэж байж байгаа юм. Өөрсөө хүмүүс нэрэхгүй л багш. Үгүй. Амар биш. Христийн цуглаанд хүн явна гэдэг, ирнэ гэдэг амар биш. Итгэн гэдэг амар биш. Үнэхээр амар биш. Яг л түүний зүрхсэтгэлийг өнөөдөр маш олон юм тулгааж байгаа. Маш олон юм хөлж байгаа. Маш олон. Тэр бүгдээс бид түүнийг татж авчиж, Христээр авчин гэдэг нь үнэхээр амар биш. Эцүү. Түүний зүрхсэтгэлийг энэ дэлхийн ертөнцийн мэдлэг, мэрэгэн ухаан, баялаг, нэр төр, гоо сайхан, одоо юу гэдэг те цаг зав олон зүйл түүний зүрхсэтгэлийг бадж байгаа. Чи Сугланд очижсэнс эртээ юм аагаа сууж идөө. Тэрэн дээр амралтын өдөр шагаан цоцсон өдөр. Чи Сугланд очижсэнс багтуу яа сайхан унттоо унт тийм ганц өдөр болдож байгаа амралтын өдөр. Чи Сугланд очиж чамайг одоо тэнийг олгоо тийм хүмүүс шоолно штэ. Нөгөө нэг аваа намайг ашиглаж гэдэг нэг очиж шоолно штэ. Чи Сугланд очих юм яа ямар нэгэн бизнес мөнгө алдах гэдэг штэ гэж бодож. Маш олон зүйл таныг Сугланд руу ирүүлэхэд саад болно. Яа! Энэ зүйл амар болдог юм аа хүмүүс.